Мистер Сет. Сайн байцгаана уу эрхэмсэг ноёд хатагтай нараа. Та бүхэн илгээрийн амгалан, төрлөөрөө төвшин амгалан, мултаараа бом амгалан, бөөнөрөө бөөрийнхээ амгалан сайхан байцгаана нөө. За, энэ удаагийн Мистер Сет нэвтрүүлэгт үдгсэнд бүсгүй дуучин Нара хүрэлцэн ирсэн байгаа. Хүрэлцэн ирсэнд их баярлалаа. Вау, баярлалаа. Маш их баярлалаа. За, амжилт хүсье. Гэт нэвтрүүлэг хийж байгаа юм да. За. За, ийм нэвтрүүлэг байгаамаа тайлбарлана. За, ерөөсөө хөгжөлтэй. Би яг ийм хөгтөд амар турч. Тийм үү. За, шүү дээ. Голлон дээр авцруулаа шүү дээ. За, маш их баярлалаа. Голлон сарнаа гэдэг. За. За, ийм байгаа. 4 хэсэгтэй. За, эхний хэсэг нь бол ажилд орох гэж байгаа юм шиг CV. Гэхдээ ажилд орох гэж байгаас арай өөр. Тийм хөгжөлтэй гэх юм уу те. За, хоёр дахь хэсэг нь бол тоглоомын ертөнцөөр аялна. Сайхан тоглоно хоёулаа. Одоо ер нь нэг тийм элдв дүүлэн шууганаас жоохон хол нэг оройг сайхан хөгжилтэй өнгөрөөх үү. Амрах гэж байгаа юм шиг зүгчтэйг нэг сайхан хөгжилтэй өнгөрөөж ий. За, гурав дахь нь бол төсөөллийн ертөнцөөр аялна. Хэрвээ тэгвэл яах вэ, ингүүл яах вэ гэж явчихна. За, дөрөв дэх нь бол мьюзик болонд мэдээж дуучин хүн ирсэн учраас сайхан айдууны мэдлэгээ өргөөд тэгээ сайхан нэвтрүүлэг өндөрлөө гэж. CV бол эхэлж байна. Бидээ хамтдаа баярлалаа. За. Авг нэр. Мөнх төрийн наран туяа. За. Намын тас тамтлагийн хамгийн царайлаг нь хэн гэж боддог вэ? Эцэгтэй асуудал. За, хэн хамгийн хөрхөн бэ? Царайлаг залуу тий. Царайлаг нь тий. Анх гарч байхдаа одоо юу? Одоо за ер нь л лөө. Хайна ах л эцтэй. Хайна. Яагаад хоёлаа улс төрчгээд тодлоо хайна гэдэг жаа. Үгүй юу. За тэгтээ хайнаач нэрээ гайгүй шүү. Хайнаа чи шүү. Хайнаах чи бүр тийм залуу байхаас л октын бас шүтэн биш шүү дээ тий. Би бол хайнаахыгаа шүтж байгаагүй л дээ. Гэхдээ зүгээр ер нь бол хэрвээ яг ингэж асуувал би хайнаах. За би бол хаазаахыгаа шүтдэг байсан. Сүүл дарж жоохон хэлсэн. Тэ? Яг хөө. За анхны цалингаа буюу анхны одоо орлогоо юунд зарцуулж байсан бэ? Санаж гинөө. Бүр анхны бүр хүн болж төрсөөр хийсэн анхны тийм ээ өөрийнхөө одоо хөдөлмөрөөр олсон мөнгөө юунд зарцуулж байсан бэ? Хэрхэн самархан л авчихсан байна. Ер нь хэдэн төгрөг олж байсан бэ? Нэг тухайд нэг 1700 авчихсан. Тийм үү? Тийм. Чинь нэг өдрийн л тийм байсан байна. Тийм ээ тий. Би бол чи 8 дугаар ангитай юм чинь. 8 дугаар ангитай. Тийм. Би бол зарим миний кафед ажиллаж байсан шүү дээ. Тийм миний хийжсэн тий. Шал малын чугаа, 85-ын чугаа. Ер нь манисын үеих нэг тийм хөө хийж зарна тий. Аха. Заримгаач зарна. Шалаа жугаан. Тий. Бүх юм хийж амж байсан. Тэр заримны гүйлгээ их сайн байсан баг. Мэдээж амар сайн байсан. Тэндэг хөөрхөх ингээд За би бол нэг сүү гэдэг касет зарж исэн юм аа нэг юу бичээл. Бүгд амар тиймэрхүү ажил хийж исэн юм шиг байна. Би болохоор тийгөө тий тэрнийхээ дараа оюутан мосныхаа дараа юу хийсэн? Brauhaus гэдэг ресторан тухайд нэлээд том ингээл тий орчин үеийн юу нэгдэж тэнд ажиллаж байсан. Тэнд ажиллаж байсан цалингаараа олгоо тэгэл өстой жинхэнэ оюутан болцоо. Ангийнхаа хөлтөнд дааж байгаа. За Brauhaus-аас хэдэн төгрөг ороод ирэх нь ойлгомжтой боллоо. Нарагаар реклам хийлгэлээ штэ. За анхны хайрынтай ихний хүсэг. Хаймар ихцэгтэй одоо хэлж болох болно. Алийг хэлдэг. Яг анхных нь. Хамгийн сонин заяа би наад анхны хайр чинь тухай би бодож ирсэн юм лээ. Ерөөсөө л би анхны хайр гэдэг чинь амар хэцүү. Одоо ерөөсөө анхных ч юм уу хоёр дахь хайр ингэдэг дараагийн 3 4 дахь хайр гэхээ хооронд ерөөсөө л яг хүн одоо хэдий хэр наслна тэгээ наслаад өгөхийнхээ өмнө л яг жинхэнэ хайраа мэдэх байх. Тэгэхээр одоо яг хайр нь аль нь юм бэ? Гэтэ бол зүгээр яг тухайн мөч бүхэнд л 100% өөрийгөө зориулдаг байсан. Олон их нэртэй за эсвэл олон нөхөртэй болох хууль санаачлаад байгаа шүү дээ. За яг одоо таныг улсын хурлын гишүүн болцсны дараа энэ хуулийн төсөл ороод ирэхэд та дэмжих конопонд дарах уу, эсэргүүцсэн конопонд дарах уу?
Юу яриад байгаа юм чи? Би мэдээж эсэргүүцч таарна шүү дээ. Яагаад эсэргүүцч? Би ч тий яагаад? За яах юм? Ямар нөхцөл байдлаар эмэгтэй хүн хідэн их нэртэй. Оо хамаагүй. Ерөөсөө гэр бүл болох юм бол хоёр нөхөртэй, хоёр их нэртэй болж болно л гэдэг байгаа шүү дээ. Тийм үү. Та жишээлбэл хоёр нөхөртэй байж болж байна. Би хоёр их нэртэй байж болж байна. Хоёр нөхөртэй байж яг хоёр нөхөртэй байх юм уу? Байлгаа. Тэгвэл эмэгтэйчүүдэд аяга ашигтай шүү дээ. За яагаад ашигтай лээ? Үгүй яг хөтэ тэгэл зэрэг халамжлуулаад хайрлуулаад тэгээ. Нөгөө хоёр чинь нийлээд алга болчихгоо га. Тэр хоёр чинь тэгэл ажиллаа хийгээл цалингаа авчирч өгөөл. Тэгээд ингээд давхар санхүүтэй болчихно те. Тэгээд одоо юу гэдэг юм. Ер нь амар эмэгтэй хүн даа ээлтэй авах. Эрэгтэй хүн бол зовхох оо хөрх юмт. Нэг нөхөртэй хоёр ихнэр болох нэг нь болохгүй юу? Болохгүй гэсэн үг юм байна те. Нэг нөхөртэй хоёр ихнэр үү? Тийм хоёр ихнэрийн нэг нь. Мөө тэр мөө нөхөр зовноо хөрх юмт. Тийм. Нёгийг яа гэж яаж хоёртой болчихсон. Шууд хоёр ингээл хариуцлага, хоёр хариуцлага те. Одоо юу гэдэг эмэгтэй хүний хувьд бол хоёр жаргал, хоёр таашаал, хоёр халамж. Дандаа ийм тавуу юм да. Эрэгтэй хүний хувьд бол хоёр санхүүгийн дарамт, хоёр хатам, хоёр одоо зэрэг тавих халамж гэдэг өөрийгөө цэвэр хоёр хуваана. Харин эмэгтэй хүний хувьд л хөгтөх юм нь хоёр дахин нэмэгдэн. Тэр бол болж шүү. За тэгвэл ингээд сонсож байгаа үедээ одоо дандаа ингээд Facebook, Twitter-ээр эмэгтэйчүүд эсэргүүцсэн юм яваад байгаа. Эргээд харцгаая. Хоёр нөхөртэй болъё. Хоёр их нэртэй болъё. Өдгөр гүнгээ хөөх хамгийн таны шилдэг арга ямар арга байна? Яаж өдгөрж гундгүй юу юм? Юу? Одоо зургатаар бол хүмүүс мэдгүй шүү дээ. Энэ наараа гэж хүн ер нь гунж өдгөрлдгүү байлгүй гэж. Гэхдээ хүн юм чинь хаяа нэг тийм үе байгаад л. Өдөрлал ингээл 1 2 3. За юу хийдэг. За эцгээл ингээл ер нь бол яг үнийг хэлэхэд манай найзууд тэгдэг байхгүй. Үгүй нараа чи айгуу сонио. Чи ер нь уйлдаг уу? Чи ер нь ууралт юм уу? Уйлдгүй ер нь. Гэхдээ уйлна штэ мэдээж уйлж юм чи тий. Гэтэ тэгэл ингээл хэдэн хоног өдөр сараар уйлаад гуниглаад миний амьдрал тийм байгаагүй. Гэтэ ер нь бол ингээд альва зүйл тохиолдоход би өөрөө юу гэдэг сэтгэл зүгээ за энэ тохиолдох хэрэгтэй байсан ч гэдэг юм уу те нэгэнтээ тохиолдчихлаа ч гэдэг юм уу ийм байдлаас харахыг хүсдэг. Тэгэхээр одоо нөхцөл байдалтай яаж эвлэрэх вэ? Нөхцөл байдалд яаж тасах вэ те? Одоо яаж илүү те одоо юу гэдэг өөрийгөө те одоо өөр зүйлд дараалах гэж гэдэг юм эсвэл яаж хүчтэй явах вэ гэж би боддог болохоос нэг тиймдээ гуниглал гунгийн далаач ивэл гунгийн бороонд ороод суудаг хүн. Санамсаргүй тохиолдлоор найзтайгаа адилхан хувцас авчаад би өмсгөө талд хийсэн тохиолдол байна уу? Юу гэж тийм. Ямар хамаатай. Ямар хамаатай тий. Үгүй авсан байсан ч гэсэн чи дэлхийд даяар өчнөө хэдэн саяар байж байгаа би тэгээл нэг би ижлэх юм авчлаа. Би өстө тим тайпны хүн биш шүү дээ. Тийм үү. Тий хамаагүй өмсөөл явна. Ойрын 5 жилд хүүхэдтэй болох төлөвлөгөө байна уу? Ер нь хэдэн хүүхэдтэй болъё гэж бодчих. За одоо тэр хүүхэд хийх эзэн байхгүй бах тий. Хүүхэд төлөвлөлөөд идэг бас сайн. Эзэн ингээ гадуур байж таа зөндөө байна. Би байна. Энэ байна. Одоохондоо бол яг миний одоо юу гэдэг бодолд те дараагийн удаад хинээс ч байсан яах вэ гэдэг ийм бодлол төрөөг байгаа. Мэдээж яах вэ алдсан хүн дараагийн удаад аль болох алдахгүй байхын төлөө байдаг. Гэхдээ яг үнийг хэлэхэд бол одоо илүү цаг гарвал нөгөө хүүдээ ганц хүүдээ одоо зориулж байгаа учраас дахиад хүүхэд яах нэ тэрэ гэж бодох сөхөөж алга байна. Цаг завч алга байна. Замын цагдаа зогсооход очихоосоо өмнө, дуухаасаа өмнө ч гэдэг юм цагдааг ирэхээс өмнө уруулагаас будаад тэгээ гой дээрээ тавьжсэн тийм тохиолдол байна. Замын цагдаа нар ч амар сайн хүмүүс шүү дээ. Үгүй ер нь замын цагдаа гэхээс илүүтэйгээр хүн болгон л амар гоё яг өөрийнхоороо те одоо хүн гэдэг үүднээсээ сайхан харьцсан бол хин ч гэсэн сайхан талаа шүү. Үгүй та дөрөм зөрчижсэн юм байна л да тий. Улаан гэрлэр яваад орсон чинь цаана догцсон. Яг ингэ талентаарсан чинь сэргэлэнтэд Баянголын энэгээр яг Баянголын тийш нэг явах хэрэгтэйсэн баггүй тий. Сэргэлэнтэд өстой яг байх байгууд ингээс эргээл орсон чи 2 цагтаа зогсож идэв. Би өстой шууд яа. Тэгээ би амар гойсон л та өмнө л хийсэн. Уучлаарай би өстой нэр сэргэлэнтэй цаг хожоод ингээд юу ачаа гэж утсан юм аа. Тэгээ таныг явуулчихна. Чаа гэж. Явуулсан уу? Би ч нөгөө хин бэ штэ гэж хараад мэдсэн. Би тэр байна, би энэ байна гэхээсээ илүүтэйгээр зүгээр үнэхээр одоо яах ч хүнээрээ л гойсон юм уу те. Хүнээрээ л гойсон. Хүн гэдэг утгаараа тэгээд явуулж исэн юм уу?
Шинэ ажилд орох болж л дээ. Та шинэ ажилд орохдоо хамгийн түрүүнд тэр байгууллагын юуг нь чухалчилж харах вэ? Хамт олонны уур амьсгал юм уу? Дарга цэргийнх нь харьцаа юм уу? Байгууллагын ирээдүй ч байд юм одоо юу гэдэг чинь те. Тэгээ илүүтэйгээр миний хувьд бол энэ бас байгууллагын зүй тогтол нэг чухал байх л та. Бас дарга цэргийн ч юм уу ажилтан одоо албатууд нь ямар байх надад нийцэхгүй гэхээс илүүтэйгээр энэ компани магадгүй үнэхээр яг энэ мөн чанараараа тий одоо ямар салбарын компани мөн чанараараа ажиллаж чаддаг уу тий одоо юу гэх юм хүн ажиллах боломжоор одоо бас хангаж чаддаг уу тий бас тэр мөрн чухал ахaltaа. Тэгэхээр хин нэгний тэр дарга нь одоо нийцнэ үү цэргийн надад нийцнэ үү тэр нэг сонирхолтой. Хамт олонны коллектив ер нь зүгээр гайгүй байхад бол болчихно үстэй. Юу тийштэй. Гэтэ ер нь бол юм би бол ингэж боддог байхгүй. Хүнийг өөртөө зохицуулахаас илүүтэйгээр би өөрөө бусадтай одоо зохицох ёстой гэдгийг одоо юу гэж асуух гээд байна вэ гэхээр одоо нөгөө саарл ордонд яваад орохоор танай хамт олон танаас бусдын 75 хүн байгаа шүү дээ. Тэр коллективтэй байх бол тантай бол гайгүй байх бах. Тэ? Дандаа ер нь 90% нь ирчүүд учраас тантай бол гайгүй байх бах. Танай хамт олон гайгүй сайхан хүлээж авах бах. Гендер хилтэхгүй би бол ер нь яг үнийг хэлэхэд миний найзууд дунд заяа бүр ингээд одоо манай найз ихчвэтийн одоо бүр 70 гарсан. Би ер нь ингээд маш олон төрлийн ингээд найзуудтай. Тэгээд надаас дүү найзуудж байгаа. Ер нь бол хөвчлэн бас ихчмэд те ахмад найзуудж байдаг. Тэгэл бодолтой. Жишээлбэл ингээл одоо Харамаа Фужигийн ээж штэ те. Мега агчд хоёр найзууд гэл бодохгүй та. Тэгэд ингээд би ер нь ийм хүмүүстэй амар нийцтэй байж чаддаг. Хүнд өөрийгөө ойлгуулах те гэхээс илүүтэйгээр хүнийг агих ойлгоё гэж боддог. Тэр зан чанар маань магадгүй намайг ямар ч төрлийн эмгтэй, эрэгтэй те хөгшин залуу ажил мэргэжил хамаагүй нөхөрлүүлдэг гэж боддог. Яг тэгээд танхимд орохоор танаа 75 тийм сайхан уур амьсгалтай байх болтугай тэр чинээгээр одоо бид нар бас тийм гоё байх болтугай л гэж яриад байгаа шүү дээ. Та ер нь улсын хурлын гишүүн болцохоор цалингийн зал авах уу? Цаад чинь нэг сая төгрөг авд юм шиг байгаа тий. Одоо тэгтээ ингэж болохгүй шүү дээ. Би болохоор гэж ярьж болохгүй шүү дээ. Сонгуулийн үед. Тийм шүү дээ. Үгүй яг ер нь зүгээр хоёлаа хамаагүй шүү дээ. Манай нэвтрүүлсэн бол төсөөл бол авчмаар л шүү дээ гэжтэй. За ингээд CV гэсэн булан үе хэсэг өндөрлж байна. Одоо хоёлаа сайхан тоглоно. CV булангаас манай үзэгчид бол Нарагийн талаар мдээгүй, сонсоогүй зүйлүүдээ бас сонсож авсан байх. Бас нэг юм дүгнэлтэнд хүрсэн байх л гэж бодож байна. За тоглоомонд орноо. Тоглоом янз янз. Одоо хоёул зүгээр сайхан тоглоомч. Түргэн хэллэг. Дэлгэцэн дээр түргэн хэллэг өгнө. Зин намайг бүр сайхан тайвшруулж гин үү? За ашгүй. Яаж явах өнгөн амар гоё. Яг миний хамгийн дуртай өнгө. Яа. Би ч мэдрэмжтэй залуу юм аа. Мэдрэмжтэй юм гэж. Дэлгэцэн дээр түргэн хэллэг өгөнгүүт хоёулаа эхлээд та шууд дараалал 5 удаа. Дараа нь би 5 удаа. Тэгээ шүүгчийн зүгээс үнэлгээ өгөх. Түргэн өгөөш ингээд ааштай нөө араа ахтараа 25-ны ахтараа ч одоо ургаж балаараа. Одоо ургаж аа. Бүр шал балаа. Өвдөд ийн үү? Үгүй ургаагүй өвдөөгүй. Гэхдээ тэр нөгөө ингээд дээр нь ингээд тулаад байгаа байхгүй дээд чүдтэй юм ярихаар. Тийм үү. Тэгээ тэрнээс олж миний бас хэл ярианы юу ахуулах гэхээр нөгөө одоо энэ их ажлын хажуугаар магадгүй өвдөөд хавдаад өрөвсөөд энэ тэр болохгүй зүгээр энэ хүлээгээд байгаа. Энэ угаасаа хэцүү юм уу? Хурдан хэлдэг гэтэл би зүгээр ярихад ч гэсэн миний аав бас жоохон морих хандлагатай ингээд хэл ингээ айгүй хийдэрдэг болчиход байгаа шүү дээ. Би яана. Юу ч харах уу? Харъя да харъя. Хараа шууд уушгаа. За. Чамд цам зөгсөн жамцын өгсөн цамд чамд байна уу? Чамд өгсөн жамцын өгсөн цамд чамд байна уу? Чамд цам зөгсөн жамцын өгсөн замд чамд байна уу? Ямар байлаар юм бэ? Энэ ерөөсөө өдөржингөө манай редактор ингээ надаас нуучтай. Чамд цам зөгсөн жамцын өгсөн цамд чамд байна уу? Ингэж юугаар нь ойлгоод анх чинь зөвхөн шууд ингээд үсгээр нь биш илүү нөгөө логикоор нь ойлгож ярих юм бол унших юм бол илүү амар юм. Чамд цам зөгсөн жамцын өгсөн цамд чамд байна уу? Чамд цам зөгсөн жамцын өгсөн цамд чамд байна уу? Йоо наач тийм муухай юм бэ. Чамд цам зөгсөн жамцын өгсөн цамд чамд байна уу? Чамд цам зөгсөн жамцын өгсөн цамд чамд байна уу? Гэх юм байна шүү дээ.
Тэгэж нэг ууртай энэ төр хэлүүд аа. Жамцын өгсөн юм замц. Одоо харин чадсан юм бол өгнийх нь утгын ч алдагдчихлаа. Жамц чамд цамц өгсөн, жамцын өгсөн цамц чамд байна уу? Жамц чамд цамц өгсөн, жамцын өгсөн цамц чамд байна уу? Жамц чамд цамц өгсөн, жамцын өгсөн цамц чамд байна уу? Жамц чамд цамц өгсөн, жамцын өгсөн цамц чамд байна уу? Жамц чамд цамц өгсөн. Өдөржингөө надаас нуучдаг. Яа. Би одоо нэг яах вэ? Нэг гайгүй өгчөөсэй гэж боддог. Тэгээд дандаа хэцүү үг таарад байдаг. За. Одоо зураг таараа. Одоо энэ нэг ийм юу бэлдсэн байгаа самбар. Энэ дээр би зураг зурна. За. Чингүүд та. Дараа нь та зурна, би та. Тэгээд 100 секунд би чиний оюун ухааныг уншина гэсэн үг үү? Тийм л юм шиг байгаа. За. За. Үхэр Хань. За зөв. Хашаа хань. Хань зөв байсан. За. Тарган хань энэ. Тийм тарган хань. Чи. Юу вэ? Өн. Чи. Нар. Юу вэ? Чи. За хасаа. Нуур. Бууз байсан. Бууз аа. Ямар хачин бууз вэ? Уулан дээр байдаг. Бил. Мод. Ингээд баахан чулуунууд. Хат. Заалгасыг. Овоо. Овоо юу? За. Дугуй. Дугуй. Яг л байна. Цаг яваад байна. За. Үл. Бороо. За. За. Тол. Зүг байлаа. За. Энэ нэг ийм гоё байдгүй юу? За. Чих. Чих биш үү? Чих эмэг. Айхтар тоглоо байна энэ. Машин. Биш. Юу вэ? За энэ хэцүүтэй. Алгасан энэ камер. Юу зурч? Камер. За камер тийм. За дууссан. Камер тийм байхгүй. Тийм камер байхгүй шүү наад чи зүгээр. Эхнийх нь аюу эйгүүл хэлчихсэн. Юу зурч? За одоо таны ярьж байгаа явчлаа. За. Би чам гоё зурж байна. Зурагт. Мөн үү? Зурагт. Телевизээр хараад яа. Юу? Экскаватор гэдэг. За алгасан. Юу байсан бэ? Тавс. Урал. Тулаа. Таасангүү. Амар муу зурчлаа. Занга. За. Энэ хоёр. Энэ хоёр нөө. За таахгүй байна. Азгүй. Чи ямар юм бэ хэлээ. Сарамгчаа. За. Дүү, ямар амар сарамгч юм бэ? Хүүхэд. Өвөө, имээ. Энд нэг юм юутэй. Хар гариг юм. Хар хуцтай. Хар хуцтай. Манлаг за мэдгүй. Юу, цасаа үгүй. Үгүй. Цасаа үгүй юм шээ. Арай жохоор. Ингэдэг хүчтэй. За энэ дээр нэг юм өөрийнх юм байна. Асуума. За баярлалаа. Энэ ястай амар хэцүү тоглоом байна бас тий. За одоо зураг таана. Зураг таах амархан. Гайгүй амралт болж гин унаараа. Сайхан байна. Гайгүй үстэй тий. Түрүүн татж унтлаа инээсэн чи бүр чи сайхан байна. За одоо би ингээд зурагтлын ард
зогсож байгаа. Зураг дэлгэцэн дээр алдартай хүмүүсийн дүрсүүг нь нэрийг нь хэлэхгүйгээр хийдэг ажлын ч юм уу, онцгойлох тэмдгийн ч юм уу хэлээд тэгээд би таана мэдээж оноогоо аавна. Дараа нь хоёлаа байраас хэлнэ. Болж байна уу? Болж байна. За явлаа. Ярьж болно. Зурдаг амар гоё зурдаг ийм этгээд юутай эмэгтэй хүн хоёр охинтой. Саран застралт. Зүйтэй. Сайх тэмүүж. Зүйтэй. Би нөгөө юу хошуурлын театрын нөгөө эмэгтэй халуухан жүжигчин. Туяа. Зүйтэй. Хөх. Чөтгөр. Цэтгэр. Бавгатай. Зодтолдог. Леонардо Ди Каприо. Зүйтэй. Монголчуудын хайртай эмэгтэй дуучин. Саран Туяа, Ариуна, Нара. Устөрч өтөрхий явдастай ч юм. Тэгээд юу Монгол Ардын намын хүн нэг хэсэг нь чи сайдмаг гэсэн тийм. Сайдмаг гэсэн. Тийм дүр төрх сайтайгаа гайгүй сайд байлуу. Нэг хэсэг өвдөд гадагшаага явчих буцаад ирсэн. Заалгасан. Юу би чамайг үргэлж хайрлах болно гэдэг дуулдаг. Холливуудын хар арт дуучин эмэгтэй одоо байхгүй. Би хамгаалагч нь. Whitney Houston. Би юу хэлэх вэ? Гашаасаа. Окей. За энэ хүн бол монголчуудын хайртай, хүндэлдэг, дээдэлдэг, улаан хувц, шар хувц өмсдөг. Юу. Чойж амт хамтан байсан байна. Чи гоё ойлгохоор хэлсэн шүү дээ. За би ойлгохоор хэлхийг хичээе. Алгасаа. Тайлбарлах гэсэн юм бэ. Би бас таахгүй шүү дээ, мэдэхгүй. За Монгол улгын 100 эрхмийн эмэгтэй хөтлөгч. Ануужим. Чи одоо нөгөө иш үзүүлэгч хун тайж Чингис хааныг хиддэг удмын хүн алгасаа. За нөгөө төрөвчээрээ даллаад саран даа хашраадаг уу? За Do you believe in love? Beyoncé-гийн нөхөр. Jay-Z. Luminoгийн MC Бажи хоёрын нөгөөтг нь. Скицо. Энэ дээрээ сахалтай ингэж явдаг. Chaplin. Шараповангийн нөхөр. Дуучин. Хин бэ? Шараповангийн нөхөр чи юм бэ? Яг нөгөө Херо дуулдаг. Курникова Энрике Иглесиас. Курникова юм уу? За дэлхийн хамгийн тариалаг хөл бөмбөгч. Роналдо. Дээрхийн гигантын Далайлам. За сүүлд ингээ хөтөлдөг Монголын топ яруу найрагч. Лав сүрэн. Биш ээ, эмэгтэй. Хулангуй. Тэрний арай өмнөхөн. Хин бэ? Улааттай байснаас сүүл ингээ мис авсан. За, годамжаар шалдан явж алдарт гарсан одоо биш ээ. Юу хин гадаадын одоо бүр жоогноос одоо хийвэр байгаа Мадонна. Гамбош. Монгол юм баг гэж байна. Гэтэ гамбошч мэн годамжаар уучлаарэ. Хангад их чигээ хоёулаа шалдан явсан гэвэл алуулах байлгүй. За хойд амдагч муу хоёр болохоо уучлаарай. Харин. За одоо 3 дахь тоглоом. Битэрийн дунд нэг хонх байгаа. Таны цэцгийг жоохон ийшин тавьчих. За би бас усаа ийшин тавьчих. За хонх ямар учиртай вэ гэхээр шүүгчийн зүгээс асуулт өгнө. Хонх ихэж дарсан хариулга эрэхтэй болно. За. Зөв хариулах юм бол 2 оноо, буруу хариулах юм бол хасах 1 оноо. За. Гэд үрсэлтэй явах нь л дээ. За эхлэх үү. За тэгээ. За эхний асуулт. Шавжны нэртэй орд. Хомх. Хилэнц. Хилэнц. Хасах 1 оноо. Хилэнц дээ. Хоёр дахь асуулт. Чингис хааны баг хатны нэр. Хулан. Зөв. Аалз хэдэн хөлтэй вэ? 12. 8.
тийм бас асахныг оноо. Би чи зүгээр өж хоцчих нүгөө. Монгол улсын хамгийн жижиг газар нутагтай аймаг. Булган. Орхон. Газар дор гахай зулцгал нь тэр юу вэ? Газар дор. Тарах хэрэгтэй. Зүрс зүг юм уу? Ансаг. Ансаг юм уу? Төргийн хэллэг шүү. Зараа биш үү? За, өстө мэдэхгүй юм байна. Төмс. 1001 шөнийн үлгэрт Синдбад далайчин хэдэн удаа аялалд явсан гэдэг вэ? 7 удаа гэж. Зөв. Оо, тийм үү? Италид байдаг алдартай Дали цамхаг ямар хотод байдаг вэ? За, би дарч. Би яг мэдээд байх шиг байна. Марсель. Пиза. Марсель ядахтай Италид байдаг л байгаасаа та. Марсель бол Францын хот. Марсель Франц. Чи ядаж чи Венец гэхгүй. Харри Поттерын найз Рон ямар амьтанд тижээдэг вэ? Ачаантай. Ороно. Харах. Зөв. 100 сарын бэлэг болон эрх чөлөөний хөшөөг Америкийн нэгдсэн улсад ямар улс бэлгэлсэн бэ? Энийг мэдгүй мэнэ. Дар. 100 сарын бэлэг болгож Эрх чөлөөний хөшөөг Америкийн нэгдсэн улсад ямар улс бэлгэлсэн бэ? би яг уншиж ирсэн. Би уншаагүй мэнэ. Бодлоо хэлээ. Бразил. Франц. Пурал уншсан байна. Олимпийн 5 цагирганы өнгөнүүд юуг бэлэгддэг вэ? Юу бэлэгддэг юм лээ. Эрх чөлөө. Эв нэгдэл. Солонгын 7 өнгө биш шүү дээ. 5 өнгө. Эв нэгдэл. Юу Мэдгүй. За энэ бол твүүдийг бэлэгддэг. Улаан өнгө бол жишээ нь 5 төв. за тооцохгүй. Улаан өнгө бол мэдээж улаан арьсан гэдэг утгаар Америк төв. Хар төв нь Африк. Шар төв нь шар арьснууд буюу Аз. Цэнхэр өнгө нь болохоор цэнхэр нүцтэй болохоор Европ байх. Ногоон өнгө бол ногоон төв буюу Австрали. Оо 5 төв. Ямар амьтны эрийг он гэдэг вэ? Оно. За, мэдж байгаа л дар. Мэдгүй бол би дарлаа. Буугойлоо. Цагаан зэр. Би бас буруу хэлэх байсан байна. Гөрөөс гэж хэлэх гэж байсан. Наадмын өдрүүдэд төрсэн хүүхэд юуны орд вэ? Арслан. Дэлхий. Оо тийм үү. 7 сар. Энэ ямар ядаргаатай асуултууд вэ? Эвтэй дөрөв амьтнаас ахмадаараа 3-т орох амьтан юу вэ? Бэжээ. Дараа бодлох нь. Сармагч нь уу? Сармагч нь. Зөв. Алманцэг гэж ямар амьтны зулцгийг хэлдэг вэ? Алманцэг. Ямар амар амтан бэ? Алманцгийн цуцг гэхгүй. Би давхгүй чи дар. За энэ өстө мэдхгүй байна. Мазаалаа. Мазаалаа. Оо тийм үү. Өөр хит. Ямар муухай нэр тийм. Тэр үү. Алмансны зулцгийг биш мазаалаа гэлдэг юм байна. Тэмээ хэвтүүлэхэд хэлдэг аялга үг. Сөг. Үлгэрт ямар амьтан тэмээний сүүлийг авсан гэдэг вэ? Сүүлийг авсан. Аларсан. Нартаа бол хулганыг ботцсон. Сүүлийг авдаг нь хэн блэ? Эврийн бууг авдаг. Сүүлийн хин авч. Тэмээ сүлтэй. Сүүлийн харин юу авчлаа? Хай. Мөр. Тэмээний сүлийг үү? Хөөх зоод. Монгол улсын анхны тэргүүн хатагтай хэн гэдэг вэ? Цогцолмаа. Цэвэлмаа. Цэвэлмаа. Оо. Очрол даргын. Андарчлаа. Гэргий чи цэвэлмаа. Цэвэлмаа л гих гэжсэн л да. Би бол оноо авсангүй. Манай амитын ижлэх нэртэй аахгүй. Мистер Сет. За тоглоом ерөнхийдөө өндөрлөө. Тэгээд сайхан тоглолоо, сайхан амралт болж байгаа. Одоо харин төсөөллийн ертөнцөөр аялнаа. За. За, одоо төсөөллийн ертөнцөөр аялах учраас нэгэн дүрмтэй. Би тэгж төсөөлөхгүй, тэгж бодохгүй, ингэхгүй, тэхгүй гэсэн юм байхгүй. Төсөөлөл сайхан явчихнаа. Тийм үү? Тий. За.
Бэлэн үү? Бэлэн. За хэрвээ та амтан байсан бол ямар амтан байх вэ? Муур. Яа. Энэ тийм их. Тэгээ ер нь бол ирэх бишээ. Ирэхээсээ илүүтэйгээр нэг юм мууч амар тусгаар тогтсон сайт шүү дээ. Өөрийгөө ингээд амар ямар ч нөхцөлд өөрийгөө аваа явдаг. Гэхдээ бас нөгөөтэйгээр нохоо яж болох байсан маш үнэнч. Би бол нохоо балыг. За нохоо. Би бол тэмээ байж магадгүй гэдэг юм. Сайхан нэг уул угаал уухгүй байгаа л гэдэг. За би ер нь нохоо юм биш үү? Нохоо юм байна. Би ч арай тэндээ үнэнч шүү дээ. Тийм үү. Үнэнч үү гэж. За. Нохоо тэмээ хоёр одоо ингээ сайхан үргэлжлүүлнэ гэж. Монголын нэг хамтлаг ямар ч хамтлаг байж хамаагүй. Таны гоцлол дуучнаар хамтлагтаа авъя гэх юм бол та аль хамтлагт орох вэ? Одоо байгаа хийгээд одоо урд нь бас тоглож исэн хамтлагууд байж болж байна. Төсөөллийн ертөнц учраас хамаагүй зүгээр сэлээ. Соёл эрдэнэ хамтлагийн дуучин. Соёл эрдэнэ хамтлагийн дуучин. Дээр юм. Тийм тий. Соёл эрдэнэ хамтлагийн дуучин бол бас л гоё л да. Би бол одоо камертоны дуучин болох байлаа. Ард болт бакал гэж байна. Та зураач байгаад Монголын алдартай залуучуудаас нэгийг нь үцгнээр зурах бол хэнийг зурах вэ? Алдартай залуучуудаас. Хэнийг зурах вэ? Амраахыг зуръя. Сөнг амраа. Тий. Одоо үргэлгийн амраа тий. Тий. За. Ер нь амраа их ирээдэгтэй юм байна бүсгүүчүүдийн дунд тий. Тий штэ амраах ч юм. Ард руу явгоо гэхээр л амраа гэлдэх юм. Үцгнээр нь зурх уу гэж амраа гэлдэх юм. За амраа жүжигчэндээ баяр хүргэе. Төсөөлийг гэлээ штэ. Тийм ээ гоё тий. Та яг одоо шидэт тохиуртай байгаад зүгээр яг надад тийм ээ одоо ингээм хамтрагчтай зориулаад нэг сайхан зүйл бүтээх гэх юм бол юу бүтээх вэ? Чи юу хүсэж чинь тэр чинь л бүтээж өгөө тий. Маш их мөнгө хүсэж байна. Тэл бүтээвэл ивэ дүн. За баярлалаа. Би их маш их мөнгөтэй болсон. За та тоглооны спортыг төгс эзэмссэн гэж бодъё. Ер нь л эзэмшсэн шүү дээ. Тийм үү? Аль спорт уу юу? Таеквондо гэж. Таеквондо. За төгс болцсон байна гэж бодъё л да. Хинт дийлдэгээгүй. Харих замтай нь 3 залуу таныг хоргоож л те. Та гурвуулангийн пад гэж унгаачих. Тэгээ нөгөө гурав чи алиа алдсан байхад нь сургамжид үг хайрлах болж те. Юу гэж хайрлах вэ? Юу ч хэлэх вэ? Аалш өгөх юм уу зүгээр яваа. Эвтэй найртай байцгаа гэх. Тэгэл боллоо. Тийм ээ тийм. Эвтэй найртай байцгаа их хүнийг, эмэгтэй хүнийг та нар хүндлээж өөрөөсөө их хүнээс гараагүй юу мó. Ингээс нь сүү асгардгийг бодоод их хүнийг хайрлаа. Эмэгтэй хүнийг хайрлаа. Тэгэхээр нэ. Явъя. Нөгөө гурав нь уйлаад үлдсэн тий. Харж явдаг нэг залуутай нь ганцаараа хоолнд орж ийн гинэ. Гадуур явж исэн чинь. Таныг тэр залуу танихгүй. Та хамт сууж хооллохын тулд ямар шалтгаан заах вэ? Гэхдээ ингээд хажууд нь бол зөндөө хоосон ширээ байна. Залуу ганцаараа хоолоо аваад яг сууж ийн л да. Та тэрнтэй ганц л удаа тэнд таарлах боломжтой ч юм уу те? Би бол очоо шууд хэлээ ш. Хүй сайн уу? Би бол одоо яасан суу юу авъя. Гэхдээ ер нь бол ийм штэ. Жишээлбэл ямар ч учир нь нөгөө наран туяад байгаа юм биш. Хинч байсан эмэгтэй хүн ирээдтэй ингээд бол үнэхээр бусад ширээ хоосон би ганцаараа ингээд байж байгаа бол тгий чи хүмүүсийн хайрлцаа штэ чи яагаад гэхгүй. Тэгээ тэр дундаа хэрэг үнэхээр надад би өөрөө таалаг тэр хүнд ингээд тэгээ айтайхан залуу гэж боддог байсан бол би шууд очино. Тэгэл байх. Ер нь ямар ч залуу эмэгтэй хүн үрж ирээд цуг хооллох гэхэд үгүй тэнэг байхгүй л гүн. За тийм. Өөр хүүсийн сонирхол бас өөр хүмүүс л үгүй мүгүү гэж увайг үтэж магадгүй. Сарын хугацаатай орон нутагт нийгэмд тустай хөдөлмөр эрхлэх болвол та аль сумын одоо аль юу гэдэг газар очиж тустай хөдөлмөр ямар хөдөлмөр эрхлэх бол? Аль сумын альч газар очиж юу аль суманд очиж ямар ч хөдөлмөр хийсэн яа гэв. Тустай л бол аль нийгэм тустай л бол. Ийм тустай л юм шиг. Барилга дээр ажиллах уу? Ажиллана шүү. Тийм. Эсвэл хөнгөө ажиллана. Барилгын ажлыг бол. Сайхан шавар мав зураал. Өө хийн шүү. Ямар ч ажил хийн. Хийх үү. За.
Улаанбаатар хотын захирагч байна л да та. Тийм. Тиймэр. За тэгээд Улаанбаатар хотод ганцхан чиглэлтэй метро барих тийм боломжтой болчихлоо л да. Хөрөнгө оруулалтын тэмдгүүдээр шийдэгдээд. Гэхдээ ганцхан чиглэл. Хаанаас хаашаа? Ганцхан чиглэлтэй. Гэтэ тэр чинь ингэж явж байгаа юм чи буцаж явж л таарна. Тийм. Үгүй ээ. Харин ер нь нэг л ийм тууш. Тэгвэл ойлгомжтой шүү дээ чи нөгөө юунаас Улаанбаатар хот дотор юм чи Баянзүрхийн товчооноос юуны 22-ын товчоо хүртэл. 22-ын товчоо. Тэг ингээл дайрал. Нилээн юм хэмнэндээ тий манай хамт. Тэр яг тэр чинь гол зам учраас ер нь тэгэл гол буудал дээр буусан бахад урагшаа юу хашаа юу л гэдэг сонголт байгаа шүү. Тий шүү дээ. Хурдан тийм болоосай. Ганхуу ахыг дэмжиж гялс метротой болчихгүй ядаргаатай. Гэтэ тэр юу л да метро гэдэг чинь бол одоо энэ жинхэнэ төр засгийн хийх хэрэгтэй ажиллах. Тий. Гялс бас ганхуу ахтай нийлээд дэмжээрээ. Тийм шүү дээ. Бид нар бол ёстой хурдан л метротой л олмоор байгаа шүү. Ярьж байгаа шүү дээ. Мистер Сет. Та эрэгтэй хүн гэж бодъё л доо. Тэгээ бас болоогүй л дээ. Бүх. За тэгвэл суумоочин, жуудоочин, үндэсний бүх гурвын аль нь болох вэ? Жуудоочин болно. Жуудоочин. Ваар тэрж аваад л жуудоолоод. Юу н амьдралдаа барилдаж үзсэн үү? Жохон багт би аавтайгаа амирх барилддаг. Барилддаг байсан уу? Би тэгээд аав маавыгаа би амир хүчтэй бүр аав маавыгаа би таныг үүрч чадаа үгүй яах гэдэг юм. Би нэр үүрч чадаа гэсээр бүр аавыг үүрч мөрдөг тийм байсан шүү. Тэгээд аав нь ясан автаагаад үүрүүлгэлээсэн баг та тий. Би олстой нэр амир өөртөө ихтэй очиж би чаднаа. За манай нэг 2 3хан топ асуулт байт юм аа. Хэрвээ таныг эзгүй харал дээр насан туршдаа амьдрахаар бурхан цөлжилдээ. Тэгээд энэ Монголын олонний танил залуучуудаас нэгийг авч явах болж хэнийг авч явах вэ гэж. Заавал яхаар олонний танил бай тийм. Вэ жирийн одоо дорж болдог гэхээр нөгөө үзэгчд маань танихгүй болохоор сонио шүү дээ. Таньдаг хүн байх юм бол нэг залуу байна ааш нэг залуу байна. За олонний танил юм уу? Үгүй олонний танил биш ээ. Биш ээ тэгэхээр ч харин хэцүү байгаа байхгүй. За яг дотроо тэрийгэ төсөөлчихье. Тэрнтэй тэгвэл хин илүү адилхан мэлээ гэж байна. Төсөөлийн ертөнц учраас одоо хамаа намаагүй хариулж болно. За түрүүн би амраахыг үцгнээр нь зурсан юм чи одоо амраахыг авч яваад димээ. Тэгэхээр нөгөө шар дээр үцгнээр нь харсан чи гэхгүй. Бүр зурсан чи. Зурсан юм чи. Тэнийг авч явах бай. Олонний танилтай. Нэг тийм сонирхолтой. Бид заавал ийм сонголт юм уу те? Заавал ийм сонголт. Нөгөө хоёулаа чи дүрмэндээ баригдсан шүү дээ. Ихгүй ингэхгүй ингэ төсөөлөхгүй гэхгүй шүү дээ. Хин байвал ийм штэ. Яг үнийг хэлэхэд штэ те. Дүр төрхөөр биш заяа. Би бялтраар биш, харин царай муутай заяа. Зүгээр ингээд ийм одоо дундаж би хаатай. Царай муутай жоохот зүгээр ийм хүтэн дулаахан царайтай. Тийм хүнийг авч явах хэрэгтэй. За яаж вэ? Яа гэвэл тий чи насаараа амьдрах цэглэхэнд явж штэ. Тэгэхээр нөө царай сайхнаас бол 3 хоногт үүд штэ. Харсаар л царнаас цааш гомдөө гэл. Оо яа. Тэгэл гой бихтэй бол гэл бинээс цааш гомдөө гэл. Тэгэхээр чи урт удаан хугацааны туушт учраас тэр хүний өдрөөс өдөрт тэр нэг юм сонин те шууд хараад мэдрэх боломжгүй тэр нууцлаг зан чанар үг үйлдэл зүр сэтгэлийн тим юмнууд нь тэр одоо аралдах өдрүүдийг те одоо хамгийн одоо утга учиртай болох учраас тим хүн сонгож явна. За тим хүн юм бэ? Тим хүн хин байж болох аа. Одоо нэг та яг нэр хэлэхээс өмнө яг бодож л байл да тий нэг бичлэг үзүүлэл хэлээ. За үзье. Тэгтээ үнэхээр нэр бол алга байна. Нэр зааж бол хэцүү байна уу? Тийм байна. Нэг сонин тийм санамсар. Та Эди гэж энэ Твиттерт байдаг нэг залууг тань мэдэх үү? Эди гэж хин. Эди гэж одоо залуу байдаг юм аа. Сакс тайлбарладаг юм ба. Сакс үздэггүй юу? Тэр бол үдэж амжихгүй л байгаа хэл та. Тэгэж эмгтээч үлчнийг үздэг. Тий. NBA ток хөтэлтэй нэг тийм залуу байна. Мэдгүй SPF биш үү те. Удахгүй сонголтож байгаа дууч нарыг л авч яваа. Авч яваа. Яагаад? Одуулж шүү дээ. Ой чөлөөтэй ярьдаг үү? Хоёлаа та яар очоод мэтгэлцээд хин дийлхөл. Хүнчлээ үнтэй явсан дэрэл. Өөрийнхөө байдаг үнтэй тустай. Өөрийнхөө хүн байлээ. Удахгүй сонголтож байгаа дууч нарыг л авч яваа. Авч яваа. Энэ залуу аваа явуул зүгээр үү? Болж шít. Харин ийм
цоо шин танихгүй хүн байлаас зүгээр ахгүй. Тийм. Тий. За ингээд Ярих юм. манай Эди чи ямар ч байсан. Түүнийг аваа явчих. Түүнийг аваа явчлаа. Эдийг аваа явчих. За Тэгээ. За одоо ингээд төсөөлийн ертөнц ерөнхийдөө аяллаа өндөрлөө. Мьюзик болон таныг урьж байна. Микрофоны ард. Мьюзик үү? Тийм, мьюзик. За ингээд дуучин хүн ирсэн учраас төчтөд зориулаад сайхан айдууны мэдээ. Ямар дуу болох вэ? Хамаагүй. Манайх чи ер нь нэг тийм назгай задгай нэвтрүүлэх штэ. Хамаагүй л байж идэг. Назгай задгай дуу чи юу вэ? Хипхоп дуу болж гин, рок дуу болж гин, ардын сайхан дуу болж гин. За би тэгвэл ийм дууд бол яг би мэдээч би чи караоке орно штэ энэ чинь. Караоке орохоор хамгийн түрүүнд ямар дууд болдог гэж. За. Бүрний аярчийн амьдралаа би чамд хайртай гэдэг дууд болдог. Монгол дуунаас заяа. Тэгээд Жанцан Норгой Шиг Баяр Дэлгэрмаа хоёрын хайрлан дуулмаар байна. Сэтгэлийн буулыг дуулдаг. Тэгээд жоохон халах юм бол Баясгалангийн Зөвхөн чамдаа гэдэг дуу дуулдаг. За энэ одоо зориулах юм. Юу яа? Бүрний аярч хадагд дуулчих. За тий. Нийл баадаг шүү. За тэгээ. Хамаагүй. За. Ирсэн болвол буцах болдог хорвоод Ингрэн түшээд өгöd минь нотлооч ээжээ баярлуулж үрсэн төрдөг юм аа ихийн хөвлийгээс хүйгээр салавч их орносоо амин тасардаггүй амьдралаа би чамд хайртай. За баярлалаа. Энэ удаагийн дугаарт дуучин Нара үргэлж ирж оролцлоо. Туйлын их таатай байна. Үзэсгэлэн бүсгүйтэй ойр дуулзаагүй. Үзэгчд маань ч гэсэн одоо туйлын шууганаас өөр ангид нэг юм ертөнцөөр бас аялсан байхаа гэж найдаж байна. Хүрэлцээс амар таатай байлаа. Маш сайхан байлаа. Тэгээд ингээл дандаа л нэг юм яг нь нийгэм бохимдолтой байгаа. Бид нар яг одоо тэр цаг үеийн юм л да. Гэхдээ яг бид нар чинь амьдрал дандаа хэцүү биш те. Сайн сайхан байгаа. Биднэрт инээж баясах бас юм шалтгаан хүчин зүйлүүд байгаа те. Тэгэхээр аль болох сайн сайхан зүйлүүдийг харж амьдрах хэрэгтэй. Гэхдээ болохгүй байгаа зүйлүүдийг бид нар болгож зөв сайхан болгохын төлөө бас байх хэрэгтэй болов гэж бодчих. Тэглгүй яах вэ? За ингээд юу сонсон 9 цагаан хүсэлтэнд үргэлж сэтгэлжлэн бүтгэл дараагийн дугаараар уулзлаа түр баяр та. Мистер Сет